өөрийгөө танилцуулах уу тэгээд энэ салбарт ер нь хэдэн жил ажиллаж байгаа гэдэг. За намайг Бадман гэдэг Алтан улсын цэцлэн хөгжүүлж компани хаб инженер. Энэ ажлыг 16 дахь жилдээ хийж үсгэж байна. Та эрчим хүчний салбарт ерөнхийдөө 16 жил ажиллаж байна гэсэн тийм яг энэ хабараа ажиллаж байна тийм. За ингээд хабар ажиллахад одоо эмэгтэй хүний хувьд энэ эрчим хүчний салбарт ажиллахад ер нь хүнд хэцүү зүйл байна уу? Ер нь ямар байна? Дандаа бид нар хөдөлмөрийн хүний төлөө ажилладаг. Хүний дандаа сайн сайхныг харах, аюулгүй байдлыг харах, хүндийг ер нь сайн сайхан юм руу чиглүүлэе гэсэн бодлогон төлхөө байдаг учраас хаб дээр бол хабын ажил бол бас сайханд ажил гэж ер нь би боддог шүү дээ. Манай байгууллага маань ерөнхийдөө түгээх хангах үйл ажиллагааг төлхөө зохион байгуулж явуулдаг. За 35 хэлбэрээс доош хүчлийн бүх төвчний байгууламжуудынхаа үйл ажиллагааг хариуцж ажилладаг гэсэн үг. Ер нь засвар үйлчилгээ, ашиглалт энэ бүрийг хариуцж ажилладаг. За гол үйл ажиллагааны үндсэн чиглэл маань болохоор борлуулалтын орлого төвлөрүүл, за борлуулалтын үйл ажиллагаа үндсэндээ төлхөө төлөвлөж ажилладаг гэж ойлгож байна. Энэ бол манай дизель станцын байр маань байгаа. Яг дизель станц суурлагдсан гэсэн. Ерөнхийдөө энэ дизель станцууд бол одоо аварын горно бэлтгэл байгаа гэсэн үг байхгүй. Эрчим хүчний салбар чинь өөрөө эрсдэл өндөртэй ажил үүрэг гүйцэтгэдэг салбар учраас бид нар бол нэлээд хэдэн дүрмүүдийг мөрдөх шаардлага гардаг. За аюулгүй ажлын дүрм техникчлэн нэгдсэн сүлжээний сэлгэн залгалтын заавар бол ерөнхийдөө бүх ажилтны ширээний ном байж байх ёстой. Энэ дундаас аюулгүй ажлын дүрм бол хамгийн чухал байдаг. Тэгээ би бол ер нь бол зааварчилгаа өгөөл хүмүүстэй хэлж чадвал ер нь энэ дүрмийг л барьж чуулгаслаар харахгүй л гэж хэлдэг. Аюулгүй ажлын дүрмийн өөрийгөө болон бусдыг аюул ёслолд орчуулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх. Хөдөлмөрийн тухай хууль бол 1/8-т бас мөрдөгддөг ажил байгаа. За дараа нь болохоор зэрэг өөрийнхөө ажлын тухайд дүгнэлт хөдөлмөрийн аюулгүй эрүүлэхин тухай хууль маань бас хамгийн чухал мөрдөг болгож ажилладаг хууль байна. За тэгээд эрчим хүчний тухай хууль, за сэргээцэгч хүчний тухай хууль, хэмнэлтийн тухай хууль гэх юм бол яг үйл ажиллагааны ашиглалтай холбоотойгоор мөрдөгдөж байгаа хуулиуд бол нэлээд хэдэн хуулиуд байна. Хабынхаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд авч хэрэгжүүлсэн хамгийн сайн жишээ юм бол ISO 45000 стандартыг хэрэгжүүлсэн явдал маань хамгийн сайн жишээ болно. За тэгээд бид нар стандартынхаа хүрээнд ажил мэргэжлийн уралдаануудыг тэмцээнүүдийг бас ажиллахад том зохион байгуулсан. За ерөнхийдөө бол бид нар аюулыг 3 шатныхаа хяналтаараа зохицуулж ажилладаг хуучин байсан. Одоо энэ дээр би бас юм хэлэхэд нэмэлтээр юм хэлээ. Манайх сая ISO стандартыг 45000 хөдөлмөрийн аюулгүй менежментийн тогтолцоо ISO 45000 стандартыг сая 11 сараас эхлээ хэрэгжүүлж байгаа. За үүнтэй холбоотойгоор бидний нөгөө өмнө боловсруулж ирсэн бичиг баримтуудаа сайжруулалтыг гэхэд бид нар бол аюулыг тогтоож үнэлж байгаа асуудал бол үнэхээр жахан тийм уршиг тусгалтай явж ирсэн болов уу гэж ингэж бодож байгаа. Яг стандартаа нэвтрүүлэг хэрэгжүүл газар дээр хөрсөн дээрээ суулгаад хэлэхээр бол аюулын үнэлэг бол бүрэн боломж болцоо үүсэж бий болсон. Ер нь бол ингээд 3 дахь шатны үзлэг хийгээд явж байгаа хамгийн нэлээд зөрчил бол нөгөө нарийн шийдвэрийн мөрдөлд хангалтгүй байх асуудал хамгийн түгээмэл байдаг. Нэгжийн удирдлагууд, инженерийн техникийн ажлууд маань нарийн шийдвэрийг үүсгэж, нарийн шийдвэрийг гүйцэтгэхгүй байх, мөн нарийн шийдвэрийнхаа нөгөө нарийнхаа хуудсыг дутуу бүглэх, ажлын байран дээр очингууд яг нарийнхаа мөрдөлтийг хангаж ажиллахгүй байх зөрчил нэг хэд болон дээр бол түгээмэл. Тэнгүүт одоо бид нар хяналт шалгалтаар очиод нөгөөхөө тэр зөрчлийг арилга арга хэмжээнд одоо нарийн гүйцэтгүүлэх, баригдын бүрэлдэхүүн ороогүй улсуудыг ажлын байрнаас нь олдуулах ч гэдэг юм уу. Ажил гүйцэлд ажил байхгүй зөвхөн баригдын гишүүд ажиллаа гүйцэтгэж явж байгаа тохиолдолд бас хяналт шалгалтууд мөсөр гардаг л да. Тэгээд тэр их юм бол шууд ажлын зогсоогоод гүйцэтгэж нарийн хаагаад дахин шинэ нарийн дээр гүйцэтгэж томлоод ингээд очлоо оруулах юм бас гардаг. За сэлгэн залгалтын ажлын байр бэлдэх сэлгэн залгалт хийж байгаа тохиолдол бол бас ажлын хамгаалалт хэрэгслүүдээр дуу хэрэгсэн бас зуршдаг бас гардаг. Тэгээд энэ юм бол газар дээр найрлуулад зүрхний найрлуулаад явах гэж байна. Шийдвэрг ороод ирсэн. Миний манай 6 хэлбэлтийн ойрлох байгууламж байна. Үндсэндээ аймгийн төвийн бүх хэрэглэгчдийн маань оруулга байна л гэсэн үг. Хувь хүний хандлагатай ингэж бас ойлгож үзэх бол одоо айгүй дөрмийнхаа шаардлага биелүүлээл яг л стандарт хуулиа дүрм журмаа мөрдөд ажиллаж бас ажлууд байгаа юм. Бас нөгөө энэ дүрмийг бас мөрдөхгүй ажиллаж байгаа улсууд байна. Тэгэхээр тухайн хүний хандлага хамгийн чухал гэдэг. Тэгэл бэрхшээл тохиолдолд бол хамгийн тэр хүний хандлагыг өөрчлөх гэсэн л гэсэн бодолтой. Тэгээд нэг хоёр удаа хэлж яриад тэгээд
Одоо бол зөвлөн дараа нь сануулна тэгэл болохгүй бол хариуцлагын тооцоо гаргах юмшинд орох жишээлэн гэдэг. Энэ л жоохон хүндрэлтэй байдаг. Миний тухайд бол яг эрчимчлийн салбарт 33 дахь жилдээ яг одоо хөдөлмөрийн ажиллагааны асуудал хариуцсан инженерээр бол 16 дахь жилдээ ажиллаж байна. Одоо эрчимчлийн салбар маань өөр эрсдэл өндөртэй учраас бидний эзэмшин мэргэжил бол хэцүү л дээ. Ялангуяа цахилгааны инженер, цахилгааны мэргэжлийн эзэмшүүлсүүд бол дандаа эрсдэлтэй ажлын байранд ажилладаг учраас эрсдэл өндөр. Хабын тухайд бол яг хүндрэлтэй юмнууд бас байдаг л да. Гэхдээ бол хүндрэлтээс илүү гэгээлэг аягүй гоё л да. Хүндрэл бол хэцүү гаагаа. Гэхдээ хүндрэлтэй юмнууд бас байна. Зөрчил тусдууд илэрнэ. За тэрийг зарим нөхцөлүүд хэсэг маань одоо арилгахгүй удаашрна. Одоо өөрийн санаачлахаас болоод за мөн өөрийнхөө протоколоос гадна бас тоног төхөөрөмж, за хуучралт байна те, насжилт байна. Энтэйгээр холбоотойгоор нөгөө зөрчил тусдууд маань арилгахгүй тохиолдол нэлээд гардаг. Тэр үед бас жоохон бухимднаа. Гэхдээ яг вэ бол сайхан ажил. Борлуулалтын орлогынхаа дээр л бид ч үндэслэж санхүүжилттэй авч одоо ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. За компани маань болохоор зэрэг бүтцийн өөрчлөлтөөр 2026 оны 1 сарын 1-ээс эхлээд түгээх үйл ажиллагаа болсон. Өмнө нь бол систем компани гэдэг үйлдвэрлэх, дамжуулах, түгээхэд бүх тусгай шийдлүүд зөвшөөрсөн л одоо 26 оны 1 сарын 1-ээс эхлээд түгээх үйл ажиллагаанд хариуцсан ажилтг болсон. Тэгэхдээ түгээхээс гадна бас манай дээр бас бага урын наран цэцлэгийн станц, дизель цэцлэгийн станцууд ажилладаг байхгүй. За ялангуяа ариун хичээлийн үед шалын тогтолд орсон үед манай дизель цэцлэгийн станц ажилладаг. Тэрний маань яг дизель цэцлэгийн станцын байрандаа хийдвэл бас орцсон байгаа юм гэсэн үг. За компани тухайд бол 7 хилцтэй. За хилцүүдийн маань нэгдсэн үйл ажиллагааны чиглэлийнхаа хүрээлэлээс хамааруулаад үндсэндээ одоо бүтцийнхаа нэг жид харилцсан гэсэн үг шүү дээ. За компани тухайд бол төв компани руугаа болтой. За завхан салбар бас одоо яг түгээх үйл ажиллагааныхаа нэгж болоод компанийнхаа нэгж салбар болоод ингээд ажил ордог гэсэн үг. За компани нэгжийн тухайд бол 7 хилцтэй гэсэн. Тэгээд 7 хилцэд маань одоо хяналт дэвлэг ажиллагааны хилцэс, за шуурхай ажиллагааны хилцэс, хэрэглэгч үйлчлэх төв, ашиг засварын хилцэс, за санхүү эдийн засгийн захиргаа удирдлагын хилцэс гэдэг ингээд 7 хилцтэй. Энэ хэлбэр яг хилцээхаа нөгөө үндсэн чиглэлээр өөрийнхөө ажлыг үүсгэж явж байгаа гэж ойлгож байна. Нийт 7 хилцээ одоо яг хэдэн хүн манай байгууллагт? За манай байгууллагт нийт одоо завхан салбар болоод 246 хүн ажиллаж байна. За үүнээс 132 нь голтой талдаа, 138 голтой талдаа. За үлдсэн нь болохоор завхан салбарт ажиллаж байна гэсэн. Завхан салбарын тухайд яг манай үйл ажиллагаатайгаа адилхан үйл ажиллагаа хэрэглээ явуулж байгаа л гэж ойлгож байна. Сонирхолтой байдлаар танилцуулахад анх миний 1993 онд энэ эрчимчлийн салбарт орж байхад бидний ажиллаулдаг дизель маань Шкода гэдэг торсын дизель байсан. Одоо энэ чинь бол автоматар залгадал хийгдэж байгаа. Бидний үеийнх чинь бол гар ажиллагаатай нэг хүн регулятор дээр гараа зогссон. Нөгөөх нь гэрлийн аниучих унтрах агшинд салгалтаа хийдэг. Ийм л байсан байхгүй. Тэгэхээр одоо бол эрчимчлийн салбарт ийм технологийн дэвшлүүд гарсан гэдгийг бас харж байна. Тэгээд ер нь бол одоо дизелтэй хоёрхан аймаг үлдсэнийг нь манах л та. Хүмүүс орж иж аягүй дизелийг хардаг. Бид нар хуучин ажиллаж байсан Шкода дизелийг ер нь хаалганы уртал дээр хөрхөн Шкода дизелийн самбарыг босгосон байна. Ер нь бол хөдөлмөрийн хэрэглэх хууль 460 тогтоомжийн хуулиараа хэрэгжилтэйгээ хүрээнд бид нар нөгөө жил бүрийн сарын 1-ний хүрээний дагуу хийж үүсдэг ажлуудаас гадна ямар ч компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр нэг ажил мөрчлийн уралдааны заавал зохион байгуулдаг. Гэхдээ энэ жилийн уралдааны онцлог болохоор зэрэг яг стандартынхаа хэрэгжилтийг ажлын байран дээр хэрхэн яаж хангаж сайжруулж ажиллаж гин үү гэдэг талаараа төлхөө анхаарч салбарынхаа хэмжээнд завхан салбартаа нийлүүлэх гэсэн үг шүү дээ. Системийн хэмжээнд уралдаан тэмцээний зохион байгуулсан байна. Эндээс маш олон хавтай холбоотой шинэ санаачлалууд гарсан. Сургалтын гадаад дотоод сургалт гэж хоёр ангилал зарж байгаа. За гадаад сургалтанд нь болохоор үндсэндээ манай гадны байгууллагатай хамтарсан нийт ажлын сургалт, ажил олгогчийн сургалт, удирдлага ажлын сургалтууд, за мөн нөгөө эрсдэл өндөртэй ажлын байрнууд хийгдэх сургалт буюу нөгөө өргөцсөн механизмын эрх олгох сургалт, за аюул байшааны эрх олгох сургалт орж. За дотоод сургалтын дээр бол манай хэд бол шинэ ажлын сургалт, ажлын мөр өөрсдийн сургалт, за мөн чадамжийн үнэлгээ хийх, за дээр нэмээд мэдлэгийн ээлж сургалтыг бол хичээлэл зохион байгуулж байна. За таны байгууллага хабын хяналтыг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа вэ? За ер нь бол бид нар нөгөө хяналтаа 3 шатны үзлэгээрээ техник ажлынхаа хяналтын үзлэгээр за мөн ажлын байрны гинтийн үзэл шалгалтуудыг хийдэг
хийж ажилладаг. Сая бол стандарт нэвтрүүлж байгаа ажиллагаа хүрээнд бас нэмэлтээр бид нөгөө гэрээт үндэслэн хүсэл ажлын хяналт яг нэмэлтээр оруулж тэрний зохицуултууд ер нь бол сая хийж байгаа үзлэгүүд хяналт шалгуултуудаа стандартынхаа журмын хүрээнд хэрэгжүүлэх тал дээр нэлээд анхаарал хяналтын журам, аюултай тохиолдлыг бүртгэх журам, хөтөлбөрийн аюулгүй сурвалж зааварчилгааны журам, эрсдлийн үнэлгээний журам, эрсдлийн удирдлагыг бууруулах ажлын журам гэдэг нэлээд олон журмуудыг бас боловсруулж ажилласан. За хяналтын чиглэлийн тухайд бол нэгдүгээр шатныхаа үзлэгээр хяналтаар болохоор ажилтнууд маань өөрсдөө ажлын байран дээр хяналтуудаа хийж явчихсан. За хоёрдугаар шатны хяналтаар болохоор зэрэг нэгжийн удирдлага инженер техникийн ажилтнууд маань бас өсөж шалтгаан хийж. За гуравдугаар шатны хяналтаар нь болохоор үйлдвэрч нэвлийн хорон төлөө захиргаа удирдлагын төлөөлөлттэй хамтраа за зарим тохиолдолд нөгөө хяналтын уран шатны өдөржиндөө боловсруулаад ажлын хэсэг ажиллаад ингээд хяналт шалгалт хийж явж байгаа. Одоо тухайн ажлыг гүйцэтгэхэд хэрвээ нарийн шийдвэрээр гүйцэж байгаа тохиолдолд ажлын хариуцлагаа удирдагчаар томилогдно. Ажил гүйцэтгэгч бас томилогдох юм боломжтой. Бариад бусад улсууд болохоор зэрэг зөвшөөрөл олгох ажлын дааврыг ажил гүйцэтгэх чинь бас нөгөө тушаалаар томилогдсон тусгай хүмүүсүүдийг тэр хүмүүсийн аюулгүй байдлаар хариулцах хяналт зөвлөж өгөх нь бол эрсдэлээс урьдчилан зэрэг харуулж байгаа. Хэрэглэгчдийн 0 шийдэн дээр засвар үйлчлүүлэх ажлуудын тохиолдолд нохоод бариулах асуудал аюул төвшөлт нэг эзэнгүү байгаа тохиолдолд эзэнгүү сул нохоонууд бариулах гэдэг асуудал. Энэ дээр одоо бид нөгөө нохоо үргэлж шилэх тий. За болж игэл нөгөө хэрэглэгчийн мэдээллүүдийг аваад утаснуудыг хийчингүүд утасны бүртгэлүүдийг мэдээллийн сандаар нэгтгэхэд өгчингүүд яг нөгөө засвар үйлчлэгийнхээ өмнө хэрэглэгч рүү очиж бол за тэдэн минутын дараа хэрэглэгчдэр танад орч танаад болоо барагдуулахаараа шүү гэдэг хэлээд өгөх юм урьдчилан зэрэг гарах хэмжээнд бас авдаг л да. Тэгээ ер нь бол дандаа л хүний сайн сайхны төлөө хүмүүсийг шинэ юмд сургацчихсан ганц ч гэсэн хүнийг алдаа дутагдлгүй ажилуулад тэгээд амьдралын нэг замд нь бас гаргачихсан гэсэн юм бодолтой байдаг. Яг энэ чиглэлээр ч бидний ажиллагаа явагддаг. Шинэ ажилд орж байгаа ажил чинь бид нар хамт хамгийн түрүүнд гардаж тосч авдаг шүү дээ. Энэ өөрсөн зааварчилгаа өгөөл сургалтуудаа хийгээл явдаг. Тэгэл энэ орж байгаа болохоор ялангуяа одоо сүүлийн үеийн залуучууд маань аягүй сайхан шинэ зүйлийг санаалж шийддэг хандлага нөхцөл өөрчлөлт аюугаа эерэг хандлагатай болсон учраас энэ осуудыг сайхан ажлынхаа байран дээр нь тогтоож ажиллуулад энэ эрчим хүчийн хайлийнхаа бас гал тогоонд энэ осуудыг он удаан жил ажиллуулах юм тогтсон шуушин бий болгож хийсэн гэдэг зорилгоор ингээд ажлыг зохион байгуулдаг учраас хабын инженер бол үнэхээр сайхан мэргэжлэгч. Би бол одоо тэгж боддог шүү дээ.